За бизнес мэдээний хамт олонгийн нуудаад үзэгч та бүхэндээ үндэсний манлай үйлдвэрлэгч талах чихэр компаниг онцлон танилцуулж байна. Тэгэхээр удахгүй бас Саршины баяр айлчлан ирэх гэж байна. За энэ өдрүүдэд бидний хамгийн зөв сонголтоо хийх ёстой зүйлсийн нэг бол яхаа аргагүй баярын ширээний чимэг басан хэвэн бов байдаг шүү дээ. Тэр брендийн хэвэн бовны хувьд бол 30 дахь жилдээ хэрэглэгч түмний гарт хүрж байгаа бүтээгдэхүүн байгаа. За цэвэр шар тосоор багсарч дээдийн дээд гурлаар үйлдвэрлэгддэг бүтээгдэхүүн байгаа. За тэгвэл 2011 оноос эхлээд талах чихэр компани хамт олон Түмэн насан брендийн хэвэн бовыг илүү баяжмал оролцоотойгоор хэрэглэгч түмэндээ барьж байгаамаа. Тэгэхээр үзэгч та бүхэн дараа дараагийн хүрэх мэдээллүүдээс маань талах чихэр компаниас үйлдвэрлэн гаргаж байгаа хоёр төрлийн хэвэн бовны бас орц найрлага болоод үйлдвэрлэгдэх арга технологийн талаарх мэдээллүүдийг авах боломжтой. Ингээд баярын ширээний чимэг болох талах чихэр компанид үйлдвэрлэгдсэн хоёр төрлийн хэвэн бовнуудаас үзэгч та бүхэн сонголтоо хийхийг хүсвэл дараагийн хүрэх мэдээлэлтэй хамт байгаарай. Сар шиндээ сайхан шинэлээ. Талах чихэр компани анх байгуулагдсан цагаас эхлэн 30 дахь жилдээ хэвэн бовыг үндэсний уламжлалт арга технологиг алдагдуулалгүй орчин үеийн тоног төхөөрөмжөөр байгуулахын болон улсын стандарт жор технологийн зааврын дагуу эрүүл аюулгүй орчинд үйлдвэрлэж байна. Тус компани Монголдо цор ганцуулах тос шүүх технологиор хэвэн бов үйлдвэрлэдэг гэдгээрээ давуу талтай бөгөөд хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангасан транс тосгүй гэд таны шилдэг сонголт болох бүтээгдэхүүнүүд юм а. Атар нэрийн хэвэн бов нь Монгол цэвэр шар тосоор багсарч далдуу модны тосоор хайрсан бөгөөд амт чанарын хувьд олон жилийн туршлага нэр хүндийн илэрхийлэл болцгойц шилдэг бүтээгдэхүүнүүдийн нэг юм а. 15 болон 21 ширхгээр савлагдсан худалдаанд гарч байгаа бөгөөд Атар хэвэн бов худалдан авсан хүмүүрт битэн жилийн бэлэгдэл болсон суурьевинг бэлэг болгон өгөх болно. Сар шиндээ сайхан шинэлээ. Төр амгалан оршихын бэлэгдэл Түмэн насан хэвэн бов. Цагаан сарын болон хурим найрын эдэний өнгөөр тухайн айлын тэр жилдээ хэр их элбэг дэлбэг өнгөлөг байхыг шинжиж болтгоо гэж эрт дээр үеэс үзэж ирсэн. Төгс үргэлжилхийн бэлэгдэл болсон Түмэн наст хээтэйгээр өндөр технологиор бусад хэвэн бовноос илүү баяжуулсан буюу шар тосны агуулмж өндөртөөгөр үйлдвэрлэдэг бөгөөд 400 г, 600 г гэсэн хоёр төрлийн хэмжээтэйгээр худалдаанд гаргаж байна. 15 болон 21 ширхгээр нэг хайрцагтаа савлагдсан бөгөөд хэвэн бов тус бүрийг цаасан гутанд савлсан нь хадгалалт болоод өнгө үзэмжийг нь илүү удаан байлгах давуу талтай бүтээгдэхүүнүүд юм а. 600 г-тай Түмэн насан хэвэн бовыг худалдан авсан тохиолдолд танд талах чихэр компани бүржмэл набор 3 кг-ийн суурьевин нэг хайрцаг буюу 11 ширхэг тахилын бовыг урамшууллуулхан өгөх бөгөөд 400 г-тай Түмэн насан хэвэн бовны урамшуулалт 1.7 кг-тай суурьевин танд очих болно. Эдээ засахад өнгөтэй, идэхэд амттай, шаргалтсан сайхан өнгөтэй тавгийн эдэний өнгийг нэмэх Атар болон Түмэн насан хэвэн бовыг та бүхэн үйлдвэрийн дэрэгдэх нэрийн барааны дэлгүүр болон олон нийтийн газруудад байрлах талах чихэр компани гэр цэгүүд Монголын үйлдвэрчний эвлийн соёлын төв ордон Мишель Экспо, Дүнжин гарав, Асаа цирктээр гарч буй цагаан сарын үзэглэн худалдаануудаас тус үйлдвэрийн үнээр нь урамшуулалтайгаар худалдан авах боломжтой. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл та бүхэн дэлгэцний доор гарч байгаа утсуудаар холбогдоод дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Сар шиндээ сайхан шинэлээ. За Саршины баярыг тохиолдуулаад талах чихэр компани хамт олон Атар болоод Түмэн насан хэвэн бовнуудтай урамшуулалттай болоод хямдралтай худалдааг зарлаж байгаа юм. Тэгэхээр үзэгч та бүхэн өмнө дурдсан цэгүүдээс талах чихэр компаниас үйлдвэрлэн гаргаж байгаа Атар болоод Түмэн насан хэвэн бовнуудыг худалдан авах боломжтой юм а. Ингээд үзэгч та бүхэнд энэ удаад талах чихэр компаниас үйлдвэрлэн гаргаж байгаа хоёр төрлийн хэвэн бовыг санал болгож танилцууллаа. Баярын ширээнийхээ чимэг болох цэвэр Монгол шар тосоор багсарч үйлдвэрлэсэн хэвэн бовнуудаас сонголтоо хийхийг хүсвэл үзэгч та бүхэн талах чихэр компани нэрийн дэлгүүрүүд болоод гэр цэгүүд мөн дээрэс нь Саршины баярыг тохиолдуулаад гаргаж байгаа үзэсгэлэн худалдаануудыг зориорой.